Та нар сексийн талаар ямар бодолтой байдаг вэ? Секс та нарын хувьд ямар үүрэгтэй вэ? Үржихийн тулд уу эсвэл илүү их сэтгэл зүйнтэй хамааралтай, хүний ололт амжилттай хамаатай гэж үздэг үү? Миний хувьд бол секс бол зүгээр үржил явагдахад хэрэгэлдэг үйлдэл гэж би боддог вэ. Тэр бол хүний амжилттай амьдралтай бас бизнес юм болоод улс төрийн энэ бүх хүний үйлдэлтэй нарийн холбогддог маш нарийн нөлөө үзүүлдэг зүйл гэж нөлөө үзүүлдэг үйлдэл гэж үздэг байхгүй юу? Та нар энэ түүх судалж үзсэн үү? Сексийн талаар судалж үзсэн үү? Секс хүний амьдралд, хүний бизнест, улс төрд, удирдагчдын амьдралд нөлөөлсөн талаар судалж үзсэн үү? Та нар судлаад үзээрэй. Ер нь ингээд та нар бизнест, улс төрд, хувийн амьдралдаа ч гэсэн маш хүчтэй хүмүүсийг судлаад үз. Бас хувийн амьдралдаа бизнест, улс төрд маш сул байдаг хүмүүсийг бас ингээд судлаад үз. Тэгэхээр тэр хүмүүсийн сексийн амьдралтай их холбоотой шүү. Сексийг чин сэтгэлээсээ хийдэг, маш амбицтай хийдэг, тэрийг ингээд маш сэтгэлийн гүнээсээ ингээд маш хүчтэй хийж чаддаг тийм хүмүүс, үнэн сэтгэлээсээ, чин сэтгэлээсээ хийж чаддаг тийм хүмүүс ямар ч салбарт амжилттай байдаг гэдэгт би итгэлтэй байдаг байхгүй. Яг гэх юм бол би өөрөөгөө бол би секстэй ер нь нэлээд их үүрэг өгдөг гэж боддог. Үүрэг өгөхийг хичээдэг. Цаад харилцагчаа ч гэсэн одоо эсрэг хүчтэй ч гэсэн илүү таашаалтай байхыг хичээж чин сэтгэлээсээ нэлээд дип гүнзгий хийхийг хичээдэг. Өөртөө ч гэсэн илүү таашаал авахыг хичээдэг болохоор магадгүй би зарим зүйл дээр илүү амжилттай явдаг болов гэж боддог. Хэрвээ сексийн амьдралдаа тийм сайн биш хүмүүс амьдралдаа ч гэсэн тийм солбогор байдаг юм шиг надад харагдаад байдаг шүү ерөнхийдөө. Сексийг зүгээр нэг оромдож хийдэг. Зүгээр л яах вэ? Нэг үржихэд зориулагдсан ч юм уу, эсвэл зүгээр нэг өөрийгөө нэг халтхан хангахад зориулагдсан гэж авч үздэг тиймэрхүү хүмүүсийн амьдрал нь ч гэсэн нэг тийм галтай биш, тийм галт үлтэй биш, амбицтай биш, тийм эготой биш, тиймэрхүү санагдаад байдаг шүү. Тэгэхээр та нар зүгээр ингээд судлаад үзээрэй. Би бол сонирхчил байсан. Ерөнхийдөө нэлээд судалж үзсэн шүү. Тэр хүмүүсийг ингээд хараад ахад эсрэг хүчнтэйгээ яаж харьцаж гин, сексийг яаж авч үзэж гин. Түүнээс шалтгаад тэр хүний амьдрал амжилттай байна уу, чанартай байна уу, чанаргүй байна уу? Одоо үед хүмүүс чанартай амьдралын чанар гэж ярьдаг болсон шүү дээ. Энэ бол амьдралтай яалтчгүй хүний амьдралд нөлөөлнө. Хүний амжилтад, хүний бизнест, улс төрийн байсан ч, урлагийнхан байсан ч, урлагийнхан бол маш их тийм галтай халуун хүмүүс урлаг төрнөх амжилт үзүүлдэг шүү. Тэр хүмүүс сексийн хувьд одоо Queen гэж хамтлаг байдаг, Rock хамтлаг байдаг. Тэр дуучин бол сүүлдээ ижил хүүстэн энтер гэдэл өөрийгөө зарласан л та. Тэгэхээр тэр хүн сексийн хувьд яг одоогоор бол зарим хүмүүс гаж гэж магадгүй. Гэхдээ тэр хүний сонголт нь тийм. Тэр өөрийнхөө сонголтонд үнэнч байсан. Тийм ч учраас
нэлээд их амжилт үзүүлсэн байх. Тэгээ магадгүй зарим талаас сөрөг нөлөө үзүүлсэн нь би тэрийг сайн мэдэхгүй. Илүү их нарийн судалмаар шиг санагддаг. Тий. Ер нь секс хүний амьдралд хасар их нөлөөтэй шүү дээ. Тэр хүнийг асаах уу, бадраах уу, чиний амьдралдаа асаж явах уу, бадарч явах уу, эсвэл нууж нунж дорой байх уу гэдгийг сексээс их хамааралтай. Гэлчид ер нь их алдахгүй баха. Би тэгж л боддог. Та нар ингээд судлаад үз. Ер нь өөрөө ингээд те болтоогоор судлаад үз. Хүмүүсийг ажиглаад үз. Секстэй сайн хүмүүс, секст чин сэтгэлээс ханддаг хүмүүсийн амьдрал ямар байна? Амьдрал ахва амжилт ололт нь юм ямар байна? Сайн байна муу байна? Ингээд судлаад үзэж болно шүү дээ. Тэгэхээр энэ сэдвээр би ингээд ер нь хооштой бас нэг цуврал маягийн явъя гэж бодож байгаа. Өөрөж бас илүү сонирхож судалж үзье гэж бодож байгаа. Ингээд секс гэдээ ярихаар л хүмүүс нэг ярьж болохгүй сэдв юм шиг яадаг байхгүй. Тэгсэн мөртлөө секс дургүй, сексийг сонирхдаггүй, сексээс таашаал авахыг хүсдэггүй хүн гэж энэ орчлон дээр л байхгүй хаа. Дүүрсэн тэнхэл бүр ажиллагаа байцаа, ажиллагаагүй нөхрөл биш үү? Ямар ч гэсэн тийм биш баха. Дургүй байл гэж байхгүй. Гэхдээ зүгээр бүр нэг юм донтцсон те. Бүр ингээд нэг ихлий балаа юм шиг донтцсон нөхдүүдийн талаар би яриаггүй шүү. Сексийг зөвөр нь ашиглаж өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг хүмүүсийн талаар тиймэрхүү номнууд бол зөндөл байдаг л та. Ер нь Монгол хэл дээр тийм зохиол тэр үедээ сайн мэдэхгүй байна. Ер нь гадаад хэл дээр бол зөндөл бий. Тэд судлаад орчуулад өөрөө одоо технологи маш сайн хөгжсөн юм чинь заавал чи англи хэл гадаад хэл сайн мэдэхгүй ч гэсэн ямар нэг гадаад хэл дээр бичигдсэн номыг сайн хэлийг мэдэхгүй ч гэсэн орчуулад ингээд судлах боломжтой шүү дээ. Заавал тэр хэлийг төгс сайн мэддэг байх алуугүй. Одоо чинь орчуулгын янз бүрийн програмууд зөндөө байгаа. Тэгээд судлаад ингээд үзээрэй. Тэгэд өөрийнхөө амьдрал дээр эргэн тойронд байгаа хүмүүсийг ингээд сексийг зүгээр л нэг ингээд нэг халтмалтхан хийдэг тийм үү? Яах вэ ингээд за яах вэ ингээд хийгээд өнгөрөө гэсэн маягтай тиймэрхүү байдлаар хийдэг нөхдүүд бол амьдралд хүртэл яг тиймэрхүү ханддаг. Хийж байгаа ажилдаа хүртэл яг тиймэрхүү ханддаг нэг тийм яах вэ да энийг ажил ингээд хий. Энэ хийж байгаа зүйлийг яах вэ ингээд хий гээл те. Одоо жишээ нь ингээд би одоо нэг бичлэг хийлээ гэж бодъё. Нэг чин сэтгэлээсээ ярихгүй нэг тийм хальтмалт ингээд ямар ч юм нэг тийм хальтмалт хийдэг ингээд халтуурдаж хийдэг дандаа тий. Сексийг хүртэл халтуурдаж хийдэг бол тэр амьдрал нь хүртэл нэг тийм бараг л халтуур шиг юмуд байгаа. Нэг юм руу ороод нэг юм руу гараа ингээд ороод гараад ахинжинтай амжилт үзүүлсэн юм байхгүй ингээд нэг хальтмалт. Тэгээд нэг тийм авьяас бэлэг юм жоохон муухтай хүмүүс байдаг юм шиг санагдаад байдаг шүү дээ. Би бол тэр чинь ажигласан шүү юу юм. Тэгээд авьяас бэлэг байсан ч тэрийг ингээд нэг тийм яг тултал гаргаж чаддаггүй одоо нэг тийм ер нь юм болгоныг л нэг тийм хагас дуу байдаг. Чиний секси хамтрагч чамаас сайн таашаал авдаг бол чи өөрөө чиний секси хамтрагч эсрэг хүүсэн чинь чамаас сексигтэй сайн таашаал авдаг бол тэр хүн чамд бүр чин сэтгэлээс хандан заа юу. Тэрийг харин би зүгээр баттай хэлнэ шүү. Би өөрөө мэдэрдэг. Би тэр хүнд үнэхээр таалагдсан бол тэр хүн надад зүгээр ингээ баг амнасаа бусдад баг өгөхөөр шахуу. Тэгж надтай харьцдаг байхгүй. Тэгэхээр би сексийг дутуу хийж ерөөсө болохгүй зүйл юм байна гэж боддог. Би тэр талд нь байдаг. Зарим хүмүүс бол сексийн талаар ингээ ярихаар за ер нь энийг ярих ингээ баг иччин нуу чаагаад ингээ баг хачин болдог байхгүй. Гэсэн мөртлөө амьдрал дээр нь хүний амьдралд биш тий. Секст ингээ асар их орон зайг эзэлдэг шүү. Баг ингээд мэдлэг боловсролтой тэнцэх хэмжээний тийм их орон зайг эзлэн секс бол гэсэн үгтэй хүмүүс ингээ ярихаар ингээл наатаа ингээ боли ингээл баг та ингээ ингэсгээд өнгөрчдөг тий ичдэг ч юм уу яадаг ч байдгийн зарим нь ингээ
өөрөө тийм сайн биш болохоор тэгдэг юм. Тэрэндээ анхаарал сайн хандуулж болохоор чаддаг болохоор тэгдэг ч юм уу. Яадаг юм. Ямар нэг байдлаар бошоохон ингээд тэр сэдвийг бошоохон хаахыг хичээдэг тийм. Энэ бошоохон за ингэсгээл ингээд өнгөрсөхийг хичээдэг байхгүй юу. Тэр та нар ингээд зүгээр сайн судал бод өөрөө ямар шиг байдаг хүмүүс чиний эсрэг хүрсэн чинь чамтай ямар хөө төвшөнд харьцдаг уу? Сексийн дараа ч юм уу тийм ингээд тэр эсрэг хүрсэнтэйгээ ярилцахад чамд ямар шүү хандлага үзүүлдэг энэ төр гэдэг. Аас эргэн тойронд байгаа хүмүүсээ ингээд секстэй маш өндөр хариуцлагатай ханддаг эсвэл зүгээр л нэг оромддог нөхдүүдийг ингээд харьцуулаад үз. Амьдрал нь ямар шүү байна? Бизнестэй улс төр одоо юу байдгийг сурлага боловсрол ер нь бүх юмдаа ер нь ямар шүү хандж байна? Ажил амьдралын чанар ямар байна? Энэ төр гэдгийг ингээд хараад ингээд ажиглаад үз. Тэр чинь ер нь эрдэм шинжилгээний ажил хийсэн ч болохоор юм шиг надад санагдаад байгаа байхгүй ер нь. Тийм болохоор би ингэж бодоод байна. Ер нь хооштой нэлээ энэ сэдвийг ингэ ярий гэж бодоод байгаа. Тэгээд янхандалт бие үнэлэлт одоо янз янзаар л ярьдаг. Тэгэл сүүлийн үед бол ирч бай, иймч бай тий. Бие үнэлдэг нөхдүүд. Гэтэ тэргүй нийгэмд байдаг болцсон шүү дээ. Зүгээр л бид нар ингэ ярьдаггүй л болохоос биш. Бага ирэнч байгаа, имэнч байгаа заа юу. Тэгэхээр зүгээр ингээд тэр хүмүүс яагаад оршин тогтноод байгаа юм тийм үү? Тэр хүмүүс байхгүй болчих болох байхгүй юу? Технологи хөгжиж гоё болоод байл гэдэг энэ яагаад тэд нар байхгүй болохгүй байгаа юм. Гэхдээ хүнд хэрэгтэй байна. Ямар нэг орон зай тэднэрт байна. Энэ оршинд байгаа бүх зүйл орон зайд байгаа болохоор байгаа байхгүй юу? Хэрвээ огт хэрэггүй байсан ярих хэрэггүй сэдв байсан юм бол тэр гэхдээ ийм бие үнэлэгч нар гэдэг байна тий. Ир юм аль нь ч байгаа бүгдээр. Монголд бол ялангуяа байгаа шүү. Би баттай хэлнэ. Би өөрөө ч бас мэднэ. Тийм учраас энэ сэдвийг зүгээр ингэ нэг дараад ах сэдв биш харин ч ингэ гаргаж ирээд ил тодорхой яриад. Гэхдээ Монголд тиймэрхүү YouTube сувгууд нэлээд байгаад байгаа. Би харин тэднийг харин зөв гэж бодоод байгаа. Тэд нэр харин зарим нь болохоор эднийг ингээд янз бүрээр ярьдаг юм шиг нэ тэр YouTube сувгуудыг Монгол YouTube сувгуудыг тий сексийн талаар ярьдаг энэ. Харин би бол бүр илүү байгаасаа гэж бодож байгаа. Гэтэ ингээд хүмүүсийг уруу татах чиглэлээр нь биш илүү зөв сексийн боловсрол олгох тий сексийн талаар илүү их ингээд мэдлэг боловсролтой болох талаас нь. Магадгүй 40-50 нас хүртэл ингээд насныхаа ингээд сексийн яг эд оргил үеийг ингээд өнгөрөөцөн эд оргил үе дээр явж байгаа хүмүүс айгүй тийм сул дорой хүмүүс айгүй байдаг байх. Тэрэнд их үүрэг өгч чаддгүй зарим нь ичдэг зовдөг ингээд янз бүр байдаг учраас гэр орныхон эхнэрээсээ ч юм уу нөхрөөсөө ч юм уу эсвэл эсрэг хүүснээ харилцагчаасаа ингээд нэг бол таашаал авч чаддгүй нэг бол таашаал өгч чаддгүй тэрнээсээ болоод ингээд ярихаас тэр сэдвээр ярилцахаас ингээд аль болох зайлс хийдэг. Тэр нь бол буруу байхгүй. Харин бүр эсрэг хүүснтэйг ярилцах хэрэгтэй. Бүр яавал ингээд гоё баймаар байна. Яавал ингэж асаж бадармаар байна энэ гэж тий. Тэгжиж хүмүүс илүү амьдралд ийм сэтгэл дүүрэн алхна. Ингээд нэг тийм ингээ хүмүүсийг годомжинд ингээ харахтал ингээ мэдрэгдээд идэх шүү ер нь. Нэг секс ингээ хийгээд тэр хүнтэй ингээ секс хийгээд нүнж дорой байгаа хүмүүс сексийнх нь үйл явц өртөл тийм нүнж доройд ингээ нэг өсгөл өнгөрөөх гэсэн хандлагатай байдаг. Ингээд алхаа гişг бүх юм ингээ харахад ингээ галтаа цогтой тиймэрхүү хүмүүс 90 ч бай, имэнч бай ингээ бид нартай ингээ сексийн харьцаанд ороход бол шал өөр. Ер нь ингээд бүх юм ингээд санаачлаад эний тэр ингээд тгийг ингээд юм ингээд тэр болохгүй бол чи ингээ би ингээ энэ тэр ингээд санаачлахтай байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс амьдрал дээр хүртэл яг тийм л байгаа. Ямар нэг санаачлахтай тийм юм ингээ шинийг санаачлаа ингээ тгийг ингээд юм сексийг оромдож хийдэг хүмүүс амьдралыг хүртэл яг тэг оромддог. Өөрөх нь амьдрал хүртэл нэг тийм галтаа цогтой биш ингээд зүгээр нэг урсгалаараа яг та ингэ хийх ёстой нэг үн шөндөө яах вэ ганц удаа ингэ оромтголж ёстой тийм ингэ өнгөрөөдөг. Тэгэд энэ бол амьдралтай бүр яалтчгүй холбоотой зүйл. Би энэ баттай хэлье. Харин зүгээр судалгаа тийм юм Монголд бол их цөөхөн байхаа. Харин сүүлийн үед ийм YouTube сувгууд тэр талаар ярьдаг YouTube сувгууд ингэж гарч ирж байгаад их баяртай байгаад байдаг юм.
Би зарим нэгийг сонсож үзсэн. Ер нь сонсдог заримдаа. Зарим нь их зөв юм яриад л байгаа. Ингээд өөр зочин мочинтой ингээд ярилцаад энэ тэр чинь зөв байхгүй юу? Гэхдээ зарим нэг юм ингээд илт сурталчилж энэ тэрх нь ижил хүүстэн мүүстэн тэр мэрх илт сурталчлах энэ нь одоо хаашиж байдгийг. Гэхдээ тэр чинь шаардлагатай хүмүүстэй тэр хүмүүсийн бүр тусгай тийм цуг байсан ч болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Тэнд чинь бүхэл бүтэн нэг юм бүлэг амьдраад нийгэмдэр тэр хүмүүс ч гэсэн бас аж аргалтай амьдрахыг хүсэж байгаа. Энгийн секси харьцаатай хүмүүс ч гэсэн адилхан бас аж аргалтай амьдрахыг хүсэж байгаа. Тэгэхээр аль алинд байх хэрэгтэй юм шиг байна. Тэр ижил хүүснүүдийн тэр одоо англиараа ингээд YouTube сувгууд байвал тэрнийгээ сонсдог хүмүүсээ сонсгохдоо ярилцгээлтэй яагаад болохгүй гэж байх л ёстой шүү дээ. Энэ оршилж маш олон талтай. Тэр хүмүүс ярихаараа урлаг боловсрал энэ төр гэх юм ярихаараа амс үлтэй ярина. Яг ингээд сексийн амьдрал энэ төр гээд биеийн үнэлэгч гэж хийн чи биеийн үнэлэгч авч үзсэн үү энэ төр гээд ингээд нэг юм ингээд иймэрхүү юм хум ингээд ярих гэхээр бүр ингээд баг ингээд таг болон чи одоо ингээд гаж томтом баг ийм нэр зүгт баг бэлэн болдог. Тэр энийг бол ярих л ёстой сэдв. Бидний амьдралын яг хэдэн хувь нь сексийн тухай бодож байгаа юм баг өдөрт ингээд өнгөрөөдгүй. Ингээд ер нь хүн ингээд зүгээр нэг гудамжинд жишээ тий нэг дажгүй залуу ч юм уу нэг дажгүй хүүхэн ингээд өнгөрөхөд зүгээр ингээд бодохгүй харахгүй өнгөрдөг өнгөж байхгүй бах. Бүр нэг дүүрсэн тэнэг тархин ажилтгүй гарууд бол байж магадгүй. Би бол харахгүй өнгөрдөг гэж худлаа мудлаа наахгүй. Зүгээр харна ингээд баг би ингээд зарим ингээд гоё явж байгаа бисгүүчүүд ингээд харахад ингээд баг сэтгэл сэргэмээр болдог байхгүй. Ямш гоё юм тий. Би заавал секс талаас нь объект талаас нь харахгүй тий. Зүгээр гоё вэ шүү бас тий. Ийм гоё хүүхэн байгаа нь ямар гоё юм бэ тий. Гэж бодогддог. Ингээд нүүнчд ороод хүүхнүүд явж ивэл энэ одоо ямар шиг байдаг бол амьдрал нь цаанаа ямар уул энэ тэрэ боддог. Ер нь би тэд тал руу ингээд судалж үзэх юмсан гэж боддог. Гэхдээ ер нь би ном сонингууд бол уншиж л байсан. Зарим нь гадаад мадаад нэг уншаад орчуулж ингээд өөрийнхөө хэмжээнд ингээд үзчихэл байсан. Бүр багтаа ч гэсэн би биологийн хичээлийг маш их сонирхдаг байсан бас. Энэ хүний биеийн бүтэц ер нь ямар хүн дотор асар олон өөр бүтэцтэй юм байна энэ төр гэдэг. Тийм Монгол тиймэрхүү номнууд их ховор байх, монгол хэл дээр маш ховор байх юм. Ер нь ганц нэг байх нь байдгийн хуучин ном момын худалдаа модал дээр явж байхад хуучны ганц нэг гарсан ном байдаг шүү би авч уншиж үзчихэл байсан. Гадна дотны хэл дээр байгаа бол тэртээ тэргүй байгаа. Тэгэхээр бид нэр зүгээр ер нь энийг бол ярих ёстой сэдв. Би ингээ хойшд нь ингээд нэг парт хоёр ингээ үргэлжлүүл ингээ явъя гэж бодож байгаа. Та нар ч гэсэн ингээд тэр талаар ингээд судалсан мэдсэн юм байдгийн бол ингээд ярьж бичихийг бодоорой. Энэ талаар илүү их ярилцахыг хичээе. Хойшдоо ингээд тэгээд тэр нэг амьдрал дээр ингээ яг ингээд бодтойгоор ингээд үзээд тий ингээд өөрөө амьдралд тий хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяад ингээд явах ёстой зүйл байхгүй. Бид нэг эрдэн боловсралтай болохтой энийг сурах ёстой тэрийг сурахгүй энийг сурна энийг сурах ёстой энийг сурахгүй ёстой зөндөө юм ярьдаг тий. Ус төрд ийм хэрэгтэй ийм баахан юм ярьдаг мөртөө яг өөрөө сэтгэл санаатай бүр ингээд эн чинь баг ингээд хүний сэтгэл санаатай амьдралын чанартай холбоотой зүйл байхгүй юу. Та нар зүгээр ингээд би түрүү хэлсэн тийм хүмүүс амбицтай тийм асалттай тийм хүмүүсийн амьдрал сексийн амьдралыг зүгээр ингээд ерхэд ингээ ажиглаад ингээд эхнэр мэхнэр нь ямар хүн байдгийг нөхөр нь нэг амжилттай явж байгаа хүүхний нөхөр нь ямар байна. Секси хамтрагч ч юм уу тий ингээд амжилттай явж байгаа эр хүний залуучуудын ард байгаа эр хүний ард байгаа тий тэр хамтрагч нь ямар хүмүүс байна. Яри хөрийн ямар хүмүүс зүрх та нар ингээд ажиглаад үз. Тэгэд аяндаа мэдрэгдэндээ баг. Тэг айлын эхнэр байлаа нэг айлын нөхөр байлаа гэж бодъё. Эсвэл нэг найз залуу найз хүүхэн хоёр байлаа гэж бодъё. Тэд нарыг ингээд харахад хооронд нэг харьцуулаад үзэхэд мэдрэгдэн дээ ер нь. Найз нөхдөд ч юм уу ингээд ер нь ингээд ойр дотнохоо юм хүмүүсийг ч юм уу. Одооний явж байгаа хүмүүс энэ төр ингээд ажиглаад үзэхэд мэдрэгдэн. Зүгээр би яахан гэж хэлэхгүй. Бие үнэлэгч хэлээд хамгийн энгийн юм зүгээр ингээд хүмүүсийг ярьдгаар би тийм хүмүүстэй зөндөө хайрцаж үзсэн.
Тэг зарим нь бол үнэхээр тэр ажлаа зүгээр ингээ яг баг ингээ төгс хийдэг байхгүй. Зарим нь бол баг ингээ халтуудад бошуухан авах гэж байгаа хідэн цаасаад боддог. Тийм хүмүүс байдаг. Тэгэд би ингээд үнэхээр яг төгс хийцэн ажлаа ингээ төгс хийцэн тэр бүсгүүд бол баг ингээ мөнгөний өгөхөд баг ингээ баяртайгаар өгж байгаа байхгүй. Зүгээр ингээ халтуудад бошуухан за гэлзуулъя. Одоо цаг боллоо гэ энэ төр гэдэг. Тиймэрхүү гаруудад бол ингээ юм өгөхөд баг хамстай санагдав. Би заримд нь чи яг энэ зах зээл рүү яг эн чинь бас л бизнес байхгүй ялгаа байхгүй шүү дээ адилхан. Хүмүүс бизнес гэхэр л ингээл нэг арилжаа 8 ингэж боддог. Тэг чи бас л ялгаагүй бизнес хийж чинь тий. Тим юм бол чи би тэг заримд нь хэлдэг. Чи үнэхээр бизнес яг энэ зах зээл рүү ингээ орж ирсэн юм наатаа хийсэн шиг хийлээ. Би ингээ нэг цаг магадгүй цагаа сунгасан ч яг болно тий хамаагүй тий. Тэг би тийм бүсгүүчүүдтэй зөндөл явж би үзээгүй судлаа наахгүй зөндөө үзсэн. Тэг зарим нь бол ингээ баг ингээ нэмээд өгчмөр чимж бүр үнэхээр тий. Үнэхээр гоё тийм хүмүүс байдаг. Сэтгэл нь ч бас бүр ингээ цаанасаа бүр ингээ хүн чанар манар нь бас хүртэл ингээ яг тэрнтэйгээ адилхан байдаг. Зарим бүр тэр байтхан надад ингээ бүр ингээ бүх сэтгэлээсээ ингээ ярилцаад ингээ хүмүүс ч байж л байсан. Бүхний ч гэсэн байж л байсан. Тэгэхээр та нар тэгж үзээгүй л гэж битээ худлаа яриад та зүгээр амьдралтаа баг нэг үзсэн л баг. За 90 ч бай, эмч бай тий. Сүүлийн үед эрэхтэй тиймэрхүү залуучууд байгаа Монголд. Би бас мэднэ. Жишээ нь би ер нь мэдэн шүү. Тиймэрхүү орчныг би сайн мэднэ. Мэддэг ч хүмүүс би. Тэгэхээр зүгээр 90 ч бай, эмч бай адилхан. Ингээ та нар эрэхтэй эсрэг үүснэнтэйгээ эмэгтэй эсрэг үүснэнтэйгээ үзээгүй хүмүүс гэж боддог. Зарим нь үзээгүй гэсэн зүгээр тийм зах зээл дээр байгаа хүмүүстэй биш юм а гэхэд зүгээр энгийн эсрэг үүснэнтэйгээ хайцж авсан хүмүүс зөндөө л байгаа шүү дээ. Би ганцхан нөхрөөс өөр, би ганцхан эхнэрээс өөр хүнтэй ингэж тэгж байгаа гэж худлаа яриад бол яах вэ тий. Тэрийг бол гэртээ тэргүй мэднэ. Гэсэн үстэй хүмүүс зүгээр нуудаг, ингэ нуухыг хичээдэг. Тэгээд ингээд найз нэг тоорондоо ярихдаа зөндөө юм ярьдаг шүү дээ. Тэгсэн мөртөө яг амьдрал дээр ингээд яг ингээд бүр нарийн ингээд амьдралд яаж нөлөөдгийг энэ тэргээд ингээд ярихаар хүмүүс аль болохоор ингээд зайлсхийх гэдэг байна. Тэр чинь уг нь ингээд ярилцаад нийлгээд энэ тэр одоо энэ сүүлийн үеийн YouTube сувгууд би үнэндээ байгаа. Илүү сайн болоосаа гэж би бодож байгаа. Тэгвэл бас хүмүүс чинь ер нь тэгэл би энэ одоо яхан тэн тэр гэж хүмүүс яриад энийг ингээд ад үзээд ингээд идэв. Энийг ер нь зүгээр нээлттэй болгоч яагаад болдгүй юм бэ? Энэ хаалттай байх тусмаа цаана 9 шидийн гэмт хэргийн сэтлүүд айгүй их ингээд нуугдмал байдал байх тусмаа магадгүй зарим нэгээ дарамталдаг те ингээд зооврддаг, хуйлагддаг энэ тийм зөндөө байдаг байхгүй. Би үл мэднэ би тэр хэлсэн тий. Би зөндөө үзсэн. Би өөрөө зооврдуулж ч үзсэн. Зооврт тийм хүүхнүүд байдаг. Яг ажиллаа хийж чадахгүй мөртөө зооврддаг. Зарим нь үрсэн сайн хийдэг хүү сүүч би. Тэд нар бүр ингээд ил гаргаад тавьчих юм бол бүр ингээд шаналтай шалгалттай ингээд бүх юм ийм албан ёсны болгоод тавьчих юм бол эн чинь хэрэгтэй байхгүй юу? Хэрэгтэй. Ингээд нуугдмал байхаар тэрэн дунд чинь харин нэг хойлогдох эсэн бусын юм. За тэгэл зарим ирчүүд нь зарим бүсгүүчүүдийг дээрлэх юм шиг байгаа янз бүр болдго юм шиг. Тийм яриг би зөндөө сонсч байсан тэр бүсгүүчүүдээс. Ингээд зүгээр ингээд сайхан ярилцахад ингээд тийм чинь амин өрсөн ажид баг энэ төр гэл тий. Эрэхтэй бас залуучуудыг би бас мэднэ. Би өөр хэдийтэй харьцаж ярьж энэ тэр гэл ингээд явж л байсан. Би өөрөө ч бас яг бас ингээд эд нартай ингээд оролцоод тэр ажилд нь оролцоод энэ тэр ганц нэг ингэж явж явсан юм бол би надад би худлаа яриад хэрэггүй. Тэгэхээр би бас биеийн үнэлэгч болж таарах нь 90 биеийн үнэлэгч болж таарах нь. Тэгээ би гүнзгийртэл яваагүй дээ зүгээр орж гарч явсан үед надад байгаа. Би зүгээр шугуухан хэлчихье. Тэгээд та нар зүгээр ингээд энэ талаар ингээд өшөө ингээд ярилцаад ингээд бодоод ингээд үзээрэй. Чи секстэй яаж харьцдгийг, чи секстэй яг яаж ханддгийг те. Одоо эсрэг хүүснэнтэйгээ чи секс дээр яаж ханддгийг. Тэгэхээр
тэр секс чамд тийм нөлөөтэй зүйл үү? Секс эсвэл бүр хэрэггүй юм уу? Ярьдгүй шигээ зүгээр хайчил та тэгвэл те. Энэ нийгмээс энэ амьдралаас аваа хайчил та болох юм уу? Тэгэнгүүт асар улам хүмүүс ингэ би бол сексгүй амьдрч чадахгүй зүгээр яг үнний хэлээ зүгээр. Секс миний амьдралын хувьд зүгээр маш их нөлөөтэй зүйл. Хэрвээ би секс хийж бүр ингэ байхгүй болчиход би баг ингэ ер нь амьд хэрэг явах хэрэг байгаа юм уу тийм. Эрэгтэй хүн тий. Би ингэ за би эрэг хүн, эрэгтэй хүн. Тэгэхээр энэ секс ингэ ер нь амьдралд байхгүй болчихвол өөр яг ер нь хүн юу сонирхох вэ? За яг урлаг спорт энэ тэр эрдэм ном ингэ явах л. Тэгээ ер нь тэгээ амьдрал уйтгартай болчих юм шиг. Та нар юу гэж бодож байна? Миний хувьд бол айгүй тийм уйтгартай болно. Миний эсрэг хүүхдүүд ингэ байхгүй болчих тийм эмэгтэй хүмүүс байхгүй болчих жишээ. Тэр гоё удамжинд ингээд гоё явдаг хүүхнүүд тэр байхгүй болчих. Тэгвэл уйтгартай юм шүү. Миний хувьд баг гониг болно. Тэр ер нь баахан энэ одоо би ингэ ихтэй баахан хар юмнууд л ингээд гудамжинд яваад энэ ирчүүд яваад энэ юм. Бид яах вэ? Утгагүй юм шүү дээ. Бүр ингээд айгүй шал тэнэг байхгүй. Тэгэхээр энэ бол хамгийн амьдралын ярих ёстой сэдв. Энийг нэг нууж шаагаад ингээд дараад ялангуяа тэр одоо бие үнэлэгчдийн зах зээл байгаа тэр зах зээлийг зүгээр ингээд нээгээд өгчөөсэй гэж би боддог байхгүй юу. Нээлттэй болсон. Тэгээ харин зүгээр хяналтаа тавьдаг. Тэр цагдаа магдаа юу байдгийг тэр хүний эрх мэрх энэ тэр юмтайгаа байгууллагуудтайгаа ингээд бүр ингээд яриа хилцээтэй болоод ингээд албан ёсны ингээд болчих юм бол амар байгаа байхгүй юу да. Тэгвэл энэ цаан чинь ингээд нуугдаад ингээд явхаар тэр цаа чинь гимт иргэн сэтлүүд ингээд гараад ирдэг угаасаа. Тэр буудалд юу ч болж байгаа юм тийм хүүхэн залуу хоёр ингээд орсон. Тэнд юу болж байгааг хэн мэдэх юм хин ч мэдэхгүй шүү.